За амгалан ялтгая. За өнгөрсөн хичээл дээр бүгдээрээ passive өгүүлбэрийн бүтцийг үзсэн. За одоо тэрийгэ дэлгэрүүлээд үргэлжлүүлээд үзье. За өнгөрсөн хичээл дээр үзсэн хичээлээ дахиж сануулхад биднэрт англи хэлэнд хоёр төрлийн өгүүлбэр байдаг. Active болон passive тий. За active өгүүлбэр гэдэг маань болохоор тухайн үйлдэлийг хэн хийж байгаа вэ гэдэг эзэн тодорхой өгүүлбэрүүдийг хэлдэг. За passive нь болохоор тухайн үйлдэлийг хэн хийсэн тодорхойгүй. Тухайн үйлдэлд одоо өртөж байгаа гэх юм уу те. Тусагдхуун басан тэр үг нь өгүүлбэрийн ихэнд ордог тийм төрлүүд байгаа гэсэн үг. За жишээ нь Carol sold the house гэх юм бол яг тэр байшинг зарсан хүн бол Carol те. Carol байшинг зарсан. За тэнгууд биднэрт яг энэ байшинг хэн зарсан чухал биш ч юм уу эсвэл мэдэгдэхгүй тохиолдол байх юм бол тэр үед бид нэр passive бүтцтэй өгүүлбэр бичнэ гэсэн үг. За энэ өгүүлбэр маань яадаг вэ гэхлээр active өгүүлбэрийн object нь мэдээж subject болно гэсэн үг. Жишээлбэл саяны өгүүлбэрийн жишээн дээр бодох юм бол байшин гэдэг үг нь төрүүлж орно гэсэн үг. Байшин зарагдсан гэдэг өгүүлбэр нь гэсэн үг байхгүй. За үнэхээр одоо хин үйлдэл нь мэдэгдэж байгаа эсвэл тэрийг хэлмээр байх юм бол бид нэр subject байсан Carol гэдэг үгээ agent болгож оруулна. За тэгж оруулахдаа урд нь заавал by гэдэг preposition ашигланаа. За жишээ харъя. Cars are driven by people. За энэ дээр өгүүлбэр орчуулах юм бол машин хүмүүсээр одоо жолоодогддог гэсэн өгүүлбэр нь тий. За тэгэхээр энэ дээр заавал by people-ийг хийх шаардлагагүй. Мэдээж ерөнхийдөө бол машиныг угсаал хүнэлж жолоодож байгаа юм чинь ойлгомжтой, obvious ойлгомжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр cars are driven гэх юм бол машинуудыг жолооддог гэж ойлгоно гэсэн. За ийм төрлийн өгүүлбэрүүд байна. За энэ өгүүлбэрийг бид нэр бичихтэй үйл үг маань хамгийн их өөрчлөлтөнд ордог хэсэг байгаа. За үйл үг нь дотор хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг эхний хэсэг нь бол заавал ямар нэгэн to be орж ирнэ. Тэрний араас үндсэн үйл үг маань past participle буюу одоо дөрмийн бус хувирлын 3 дугаар багнаар хувирнаа гэсэн үг. За жишээлбэл энэ drive гэдэг үг чинь drive, drove, driven болдог шүү дээ. Тэнгүүд бид нэр past participle буюу тэр хувирлынхаа хамгийн сүүлийн хэсгийг ашиглана гэсэн үг. За cars are driven by people. За дараа the word was given by the boss. The word was given гэхээр за энэ шагнал өгөгдсөн гэсэн үг болох нь. The book will be published. За энэ ном хэвлэгдсэн. The book will be published by Pearson. За гэх юм бол ном Pearson одоо хэвлэлийн компаниар хэвлэгдэх болно гэд ирээдүйд гарч тэ. Хэрвээ туслах үйлүүгээр маш олон утгыг одоо гаргаж ирж болно. Хэрвээ таны туслах үйлүүг чинь ийм to be чинь тэ. To be чинь одоо цагийн хэлбэр дээр байх юм бол in present form илэрхийлж чинь гэсэн үг. Жишээ нь cars are driven by people гэх юм бол in present simple цагийн хувирлаа гэсэн үг. Was given гэд одоо to be маань өнгөрсөн цаг дээр хувираад ирэхээр энэ past simple болчлоо гэсэн үг. Will be гэд ороод ирэхээр энэ ирээдүйн цагийг илэрхийлж байна гэсэн үг. За ногооноор тэмдэглэсэн нь болохоор active өгүүлбэр, цэнхрээр тэмдэглэсэн нь passive өгүүлбэр байна. За active өгүүлбэр маань people drive cars гэдэг өгүүлбэр байсан байна. За энийг passive болгохдоо cars are driven by people болсон байна. За дараагийн жишээ the new job thrilled them. За team was thrilled by the new job. За шинэ ажил одоо тимийг одоо айлгсан, балмагдуулсан гэж боддог юм тий. Тэнгүүд энийг passive болгохдоо айсан одоо айлгаж байгаа зүйл нь бол шинэ ажил тий. Тэнгүүд одоо айсан буюу энэ үйлдэлд өртсөн хүн team учраас одоо passive болгохдоо team-ээр өгүүлбэр нэхлэнэ гэсэн үг байхгүй. Team was thrilled by the new job болж ирнэ гэсэн үг. За present progressive гэдэг маань present continuous гэсэн үг. За the boys are eating the cookies гэх юм бол хүүгүүд одоо энэ жигнэмгийг идэж байна. Яг одоо болж байгаа үйл явдлахгүй. Тэгэнгүүт одоо идэж байгаа хүмүүс нь бол тэр хүүгүүд идэгдэж байгаа зүйл нь бол жигнэмэг байна шүү дээ. Тэгэнгүүт тэр зүйлээр нь өгүүлбэр эхлэнэ гэсэн passive өгүүлбэр болох та тий. За the cookies are being eaten гэхээр одоо юу гэдэг жигнэмгийг идэж байна гэсэн өгүүлбэр болж байна гэсэн үг байхгүй. За окей. За тэгэхээр таад маань гэртээ одоо энэ багш нь ингээ active өгүүлбэр таад маань өгч гинэ. Тэнгүүд тэр доор нь байгаа passive-уудыг хувиргаж бичээд багш руугаа илгээх нэ. За жишээлбэл the squirrel gathered the nuts гэж байна тий. За энэ дээр зурган дээр байгаачлын хэрэм яасан. Самруудыг цуглуулсан гэж байгаа хгүй. За тэнгүүд энийг одоо хэдүүлээ active байгаа өгүүлбэрийг passive болгох нь байна тий. За аль үг нь урагшаа ороод аль нь хоошоо орох вүлээ, үндсэн үйл үг маань яах вүлээ гэдгээ бодно. За багш нь дахиад нэг сайхан сануулчих. Яг энэ сумныхаа дагуу таад маань бодоорой. Active өгүүлбэрийн object байсан буюу үйл үг чинь яг ард талд орсон энэ хин юу гэдэг асуултанд хариулагдсан үг маань passive өгүүлбэрийн 1-р орно гэсэн үг. За тэгэнгүүтээ үйл үг маань болохоор хувирна.
хувирахтаа дотроо хоёр хэсэг болж задрах нь байна. Нэг нь бол to be буюу одоо туслах үйлэг маягаар орж ийн. Нөгөөх маань үндсэн үйлэг маань багны 3 буюу past participle хувирлаар хувираад за хэрэв үнэхээр шаардлагатай гэж үзэх юм бол active өгүүлбэрт байсан хамгийн ихэнд ордог хин гэдэг асуултанд хариулагдсан юу гэдэг асуултанд хариулагдсан үгээ буюу subject-а хойно нь by гэдэг preposition-ы араас оруулнаа гэсэн үг. За энэ бүтцээ сайн харж агаад багшийнхаа орсон дасгалыг хийгээрэй. За амжилт хүсье.